Зөөсөн бацгаана уу? Миний нэрийг Батнах гэдэг. За би Чикаготоос мэдчилж байна. Миний сувг тавтай морил. За би хоол хийж сонирхолтой сувг эхлүүлж байна. За голчлон Америкийн хамгийн их түгээмэл хийж иддэг хоолуудыг хийж сонирхолж байх төлөвлөгөөтэй байна. За энэ удаа Америкийн жинхэнэ barbecue classic болох pulled pork sandwich хийж үзүүлээ. За монголоор бол одоо хаан, зулгааж, салгасан, утсан, махан бутерброд буюу сандвич. За эхлээд би маха 9-10 цаг утаад дараа нь маха маш бага хэмжээтэй жижиглээд тэгээд сандвич болгоно. За ашиглаж байгаа мах бол pork shoulder picnic roast. За skinless арьстай байсан би хулаад авцсан. За энэ бол ер нь гахаан одоо pork shoulder гэж байгаа. За юу юм бэ? Мөр, гахаан мөр хааны мах юм уу да. За их өөх мах алгалсан нэлээд том мах. За pork rub одоо би хийж үзүүлээ. Энэ болохоор амтлагч маханда ерөнхийдөө эхлээд утгаасаа өмнө амталчихна. За энэ Техас стайлын одоо амтлагч би одоо хийх гэж байна. За энд нь ер нь Техас стайл нь бол black olive болон black pepper болон salt давс ордог. Гэхдээ яг би нэг ганц хоёр юм нэмэн. За хамгийн эхлээд паприка байна. Дараа нь garlic powder, onion powder, black pepper, тэгээ salt. За эхлээд амтлагчаа түрхэхээс өмнө binder түрхэнэ. За энэ binder нь юу гэхээр энэ амтлагчаа махандаа одоо сайн наалдуулж их зорилготой зүйл байгаа. Тэр нь болохоор би olive oil-оор ингээд түрхичлээ. Өөр янз янзын юм ашиглаж болно. За паприка бол ерөнхийдөө өнгө оруулах зорилттой нэмж хийж байгаа. Бус нь бол ерөөсөө цэвэр амт. За тэгээд хар давс хар перц давсны харьцаа бол 50-50%. Бусад garlic powder, onion powder-ных нь харьцаа бол ерөнхийдөө давс перц хоёрын 5-1-тэй тэнцвэр их зүгээр өгдөг. За тэгээд binder төрхчээ дараа нь хамтлагчаа дээр нь сайн цацаж өгнө. Айгүй их том ах учраас нэлээд сайн хамтлагчаа цацаж өгөх хэрэгтэй. Цацахтаа бол ерөөхдөө тайп хийж ерөөхдөө дээр нэг жоохон дарах маягаар өрөхгүй бол гараараа ингээд үрж арчих юм бол амтлагч нь одоо хуураад унчих. Хуураад унчдаг болохоор ерөөхдөө ингэж нэг тайп маяг хийхээр төрөх хэрэгтэй. За энэ мах нь бол ерөөхдөө олон зочингийн чинь ирж байгаа ч юм уу пари мари болж байгаа үед энэ хоол хийвэл их тохиромжтой санагддаг. Ягаад тэгэхээр айгүй олон сандвич гарна. Маш том мах. Тэгээ айгүй хямдхан. Тэгээд хийхэд айгүй амархан. Full proof гэж яриад байгаа. Ямар ч мангар хүн хийчих болох мах. За тэгээд энэ мах бол 9 паундын махыг би $8 авсан. За паунд нь 89 цент болж байна да. Тэгээд 4 кг гарan гэсэн үг. Тэгээд 4 кг гарны $8 авсан. Килограмм нь $96 цент юм уу да. За би тэгээ өнөөдөр өөрийнхөө 18 инчийн Weber grill дээр энэ махыг утгах гэж байна. За тэгээд уталтыг бол өөр янз янзын дөрөв төхөөрөмж төр хийдэг хүмүүс. Минийх бол зүгээр grill. Маш олон хүмүүс offset smoker хэрэглэдэг, зарим нь pallet smoker хэрэглэдэг. Зарим нь болохоор одоо drum smoker
Big Green Egg гэж смокер дээр хэрэглэж хүмүүс утчихдаг. За би бол ерөөсөө зүгээр өөрийнхөө жижиг энгийн гэрэл дээр өнөөдөр маха утнаа. За тэгээд хамгийн гол нь маха утхаас өмнө би нэг хэдэн зүйлийг уртчлаад бэлтждэг. За ер нь юу гэхээр эхлээд бол wood chips гэдэг махныхаа нүүрсэн дээрээ тавьж шатаадаг, үнэр гаргадаг нэг мод үдээ. Энэ удаад би cherry wood ашиглана. За энийг дэвтэх шалтгаан гэх юм бол айгу жижигхэн үрц мод учраас нөгөө нэг халуун нүүрсэн дээрээ тавихаар шууд шатчдаг. За том lamp wood гэдэг том одоо бүхэл мод тэрийг бас хэрглэж болно. Гэхдээ тэр том моднууд нь болохоор жоохон контролтоход аяг хэцүү байт юм байна. Тийм учраас энэ жижиг энийг би өөрийнхөө бас хэмжээгээ тааруулах боломж гардаг. Зүгээр дан мод шатааж болно. Нүүрс хэрэглэхгүйгээр. За хоёр дахь юм бол би маха утах явцдаа цацдаг шүрсдэг юм юу байгаа шингэн. Энэ дотор юу байгаа гэхээр apple juice, apple cider 50% холиод хийсэн байгаа. За яадаг гэхээр энэ маха утж байгаа явц жоохон хуурай болох гэдэг. Тэр тохиолдолд харж агаад маха бас хайныг онгоолгож энийг би цацт юм жоохон чийг оруулах зорилготой гэх юм уу да харуулна. За ингээд маха утах ажиллагаагаа эхлэе. За энэ бол миний Weber kettle. За миний хувьд бол энэ бол хамгийн сайн брэнд. Би одоо энийг 10 гаруй жил энийг ашиглаж байна. Одоо болтол бодог нь бараг арилаагүй. Айгуу сайн чанарын Америк брэнд. За энэ дотор сая тавьсан төмөр бол миний нүүрсний одоо сав гэх юм уу да. За энэ бол chimney. Энэгээр яадгүй гэхээр нүүрсээ хийгээд түлчээр доор нь гал хасаачаар нүүрс айгуу жигд улаасч өгдөг. Айгуу богино хугацаанд. Өмнө нь би айгуу их олон удаа энийг ашиглахгүй өстой хайжсэн юугаа нүүрсээ жигд асаах гэж. Тэгээ дээр нэг шингэн гал хасаадаг юм цаацдаг ч юм уу нүүрсэн дээр эсвэл нүүрсээ дотроо гэрэл дотроо тавьчаад энэ тэндээс нь чүдэн зэр асаах гал эсвэл дотор нь янз бүрийн мод зод сонин мөн хийдэг байсан. Одоо энэ чимнийг бол ер нь одоо энэ Америкт гэрэл хийж байгаа хүмүүс энийг бас авчих хэрэгтэй. Яагаад тэгэхээр модоо бол ерөөсөө цаг алдахгүй айгу жигд гоё биш нүүрсээ цаг алдахгүй айгу гоё жигд улаасгаж. За энэ бол King Sport-ийн Brooked нүүрс би өнөөдөр ашиглаж байна. Шахмал нүүрс. За энэ болохоор original нүүрс. Ямар ч үнэр амт энэ нүүрснээс гарахгүй махан шингэхгүй. Асаага жоохон төвөгтэй. Тийм учраас би энэ чимнийг ашиглаж байна. Бас King Sport-ийн өөр нүүрсүүд байдаг. Бас юм шахмал тэгтээ өөр асчдаг. Тэр бол миний хувьд жоохон ноотой байдیں۔ Яагаад тэгэхээр айгүй их шингэн тийм түлш янз янзын химикал юмнууд айгүй холцсон байдаг учраас тэр нүүрсээр мах шарах ч юм уу утах тохиолдолд айгүй сонин амт үнэр орчод байдаг. Тийм учраас айл болох энэ original энэ Brooked нүүрсийг ашиглавал зүгээр санагдав. За энэ Brooked нь болохоор удаан айгүй зөөлөн гал дөөл гаргадаг. Жинхэнэ модны бас нүүрс байдаг. За тэр нь болохоор илүү дөөл ихтэй их хурдан асаад дуусчдаг нүүрс байдаг. За энэ одоо би энэ гэрэлэн дотроо энэ усны тосгуур юм уу да. Усан тосгуур ч юм уу. За энэ ямар үүрэгтэй вэ гэхээр ерөнхийдөө утах явцад маха одоо жигнэх маягаар жоохон чихтэй утах маягаар энийг хийдэг. Ерөнхийдөө би халуун сийчтэй. Яагаад тэгэхээр бас ус хаалах гэж нэлээд уддаг учраас дотор нь жоохон apple
юу хийж болно. Juice илүү нэмэлт амт махандаа оруулах юм уу, үнэр амт. За хоёр дахь үүрэг нь гэх юм бол энэ махнаас гоожиж уусч гарч байгаа шүл ч юм уу, шүүс ч юм уу юу гоождаг аягүй их махнаас гардаг. Тэр нь болохоор энэ миний грилийг заавруулчих гэдэг юм. Тэр гоожж байгаа бас юм би тосч авах зорилттой нэг тавьдیں۔ За ингээд нүүрсээ халаачаад нэг жоохон нүүрс халаачаад халаагаагүй одоо хасаагаагүй нүүрсээ бас талд нь тавиад нөгөө талд нь хасаасан нүүрсээ тавиад. Тэгээ энэ нэг ерөнхийдөө нэг уугж нөгөөх рүүгээ одоо утах явцад нэг талаас нь нөгөө тал руу одоо асаж яана маш олон цагаар одоо энэ асааж халууны орох зорилттой юм арга. За snake method гэдэг юм, могоон метод. За тэрийг би нэг хэсэг ашиглаж байгаа. Тэгээд энэ нь илүү ингэж хийх нь илүү амархан санагдаад идэв. За тэгээд махаа бол энэ бол галаа контролдох одоо дээдлийн хавхлаг юм уу да. Доороо бас нэг хавхлаг байгаа. За энэгээр ерөнхийдөө галаа тохируулна. Хаах тусам илүү одоо элчин багасна. Илүү нээх тусам гал нь илүү одоо халуун болдог. Илч дүүлнэ гэх юм уу да. За тэгээд махыг одоо утах явц бол би 8-аас 9 цаг. За температурын хувьд гэх юм бол 2 төрлийн температур хаардаг. Тэр нэг нь болохоор энэ яг утж байгаа грил доторх температур. Хоёр дахь нь болохоор махан доторх одоо температур анхаарна. За ерөнхийдөө 8-9 цаг утж байгаа явцад 275 градусын халуунд утан тэр халуунаа яг сайн барих хэрэгтэй байдаг. Тэрийг түрүүн тэр таглаан дээр болон энэ грилийнхаа доор байгаа тэр онгойлгох чаадаг тэр хавхлагаараа сайн тааруулаад дулаанаа сайн барих хэрэгтэй. За эхний 5 цаг бол ерөөсө тагийг онгойлгож болохгүй. Гэхдээ би зүгээр үзүүлэх зорилтоор энэ удаад онгойлгочлаа. За эхний 2 цаг бол нэг иймэрхүү байдалтай мах харагдаж байна. За тэгээд шаардлагатай бол нүүрсээ жоохон нэмчин. Нөгөө нэг үнэр амт оруулдаг модоо бас жоохон нэмээ цацчих болно. За тэгээд тэр water pan бол одоо айгүй их юм шүүс нь гоочсон өрөнгөтэй болцсон байна шүү дээ. За тэгээд ямар ч лсэн 5 цагийн турш 275 градусын хэмжээнд утж байгаа грилийнхаа дулааныг бариад дараа нь 5 цагийн дараа бол ерөнхийдөө мах бол төмөр одоо алюминиум фойлд орох бэлэн болцсон байдаг. За тэр үед бол ерөнхийдөө махны доторх температур бол нэг 160 160-аас нэг 100 за жишээлбэл 165-аас 70 градуст хоцсон байдаг. Тэгээд стол хийдэг. Стол гэдэг нь юу гэхээр ахиж яг тэр махны доторх температур нь яг тэгээд нэг доор очоод зогсчдөг. Доошоо буухгүй, дээшээ өсөхгүй. За яг тэр үед бол ороход тэр алюминиум фойлоор ороход бэлэн болсон байна гэж ойлгоно. За барбекю соус бол бас их чухал хэсэг нь энэ сэндвичний. За би бол өөрөө барбекю соус хийдэг. Гэхдээ бэлэн барбекю соус дэлгүүрээс бас авч болно. Өөрийнхөө дуртай барбекю соус. За би болохоор ерөнхийдөө өөрөө хийчтэй. За орцууд нь юу ах вэ гэхээр миний хийж байгаа барбекю соус бол масал, давсалсан масал,
сонгино. Тэгээд кетчуп. Кетчуп нь болохоор no high fructose гэдэг кетчуп байвал зүгээр. За тэгээд жоохон apple cider. Тэгээд Harper's жоохон давс. Тэгээд garlic powder. Тэгээд баг зэрэг light brown sugar гэжтэй. За тэгээд жоон бослогч байгаа дээрэс нь lemon шахаад squeeze хийгээд за тэгээд буцалгаа жоохон бослогч байгаа сонгон жоохон зөөлрөөд ирэхээр галаа унтраагаад тэгээд соус жоохон машинтч тийм үү миксерээр тэгэл барбекю соус бол бэлэн. Барбекю соусаа сайхан сэндвичээ хийснийхаа дараа дээрээс нь барбекю соусоо дүрхэж болно сэндвичэн дээрээ. Тэгж идвэл илүү гоё. За энэ бол одоо бас ахаал таг нь онгойлгочлоо. Энэ яг 4 цагийн одоо утсан байгаа байдал 4 цаг. За энэ нэг яриад байдаг шингэн маань. За ингээд сайхан цацаад энийг жоохон чийгшүүлээд өгөх хэрэгтэй. За ингээд махан жоохон удаан утаад яг нэг 4-5 цаг болоод тэрхэр жоохон ачдаг. Хөөрэ болоод за тэгээд за энэ бол одоо юу вэ? Бараг 5 цаг болж байна. За тэгээд энэ өөхөн дээрээ ингээд нэг жоохон өөхөн хэсэг нь язраад ингээд эхлэхээр ерөөхдөө болж байна гэсэн утгатай үгэ гэж хэлж болно. Энийг болохоор би Franklin-ы barbecue YouTube сувгаас сурж авсан. Ерөөхдөө энэ дээтэл нь язрахаар л ерөөхдөө баг орооход бэлэн болцсон байна гэсэн үг. За энэ айгуу гоё өнгөтэй одоо юм нэг ерөнхийдөө баг түлхэгдсэн юм шиг. Энэ болохоор барк гэж яриад байгаа энэ гадна талын амталсан энэ гадна талын хэсэг нь. За энэ нэг утах явцтай нөгөө шатаасан модноос гарсан тэр нэг утаа өнөр юу нэгээд энэ дээр маханда шингэдэг. За тэгээд onion smoke ring гэж нэг юм энэ маханда оруулдаг. Тэрийг нэгж аваа үзүүлнэ. За ингээд ерөнхийдөө хоёр төрлөөр махаа шалгаж болдог. Нэг нь зүгээр хатгаж үзээд махан их гой зөөлхөн байна уугүй гэдгээ. Нөгөөх нь болохоор ерөн температур. За ингээд нөгөө 163 градусын одоо дотор температур нь болсон байна 163. За ингээд ерөнхийдөө орооход нөгөө төмөр фойлоор орооход бэлэн бараг болцсон байна гэж үзэж байна. За энэ бол ерөнхийдөө нэг 4-5 цагийн дараа. За тэгээд хахад за ороосны дараа бол бас галаа жоохон янзлаад нэмээд. За одоо тэгээд энэ бол ерөөсөй төлөгдсөн юм байхгүй. Энэ бол барк нь яг ийм байх хэрэгтэй. Ягаад тэгэхээр бид нэр шууд бус гал дээр болгосон. Яг гал дээр шараагүй зүгээр галынхаа хажууд зайлуулж тавьсан. Тэгээ ерөөсөй шатсан барьсан юм бол байхгүй. За энийг одоо энэ төмөр хялгаар одоо юм одоо юу гэх юм фойлоор ороод. За ерөнхийдөө тэр галнаас утах явцад галнаас одоо тэр үнэр юу бол ерөөсөй шингэцэн. Одоо тэгээ ороогоод ерөнхийдөө нэг юу гэх юм бэ жигнэх маягтай махаа хахад өргөжлөөж нэг 2-3 цаг болгоно. За ингээ сайн энэ шингэн бэлдсэн юугаа сайн цацаад өгнө. За уута цоолохгүйгээр аль болох эвтэйхэн ямар ч зайгүйгээр ямар нэгэн дулаан гарах боломжгүйгээр нягт одоо ингээд боожгно. За тэгээд галаа бол ахаад 275 дээр л яг байрах хэрэгтэй.
За ингээд энэ бол ингээд гоё жиг нэгтэх маягтайгаар болно. За билээ. За ингээд грилэн доторх температур бол 275-аараа байрна. Гэхдээ одоо 2 цагийн дараа бол энэ махны доторх температур бол 190 градус хавцаа хүрсэн байх ёстой. Гэхдээ нөгөө нэг хатгадаг юмраа бас хатгаад температур хэмждэг юмраа хатгаад үзэхэд болсон үг нь бас мэдэгддэг. За ингээд яг классик pulled pork сандвич бол coleslawтай идэх хэвээр. За тэр нь юу вэ гэхээр зөвхөн манай Монголын бидний иддэг байцааны салаад жоохон майонезтэй холцсон тийм салаад. За тэр салаадыг сандвичэн дээр тавьж идэхээр айгүй гоё. Комбинашн болдог. Байцаа ловон ногоон сонгон за тэгээд жоохон apple cider тэгээд жоохон майонез солиол тэгэл ерөөхдөө John Davs нэмнэ. Тэгээд болж ин да. За ингээд баг болгосон хугацаа бол нийтдээ 10 цаг. За ингээд ер нь хатгаад үзэхэд 100 одоо жишээ нь 90 хэд бол яг болсон байна л гэсэн үг. За тэгээд бас хоёрдугаарт бол зүгээр хатгаад үзэж болно. За энтхийхний энэ бол яс тулж ш. За энтхийхний хэлж байгаагаар хэлдгэр бол яг нэг зөөлөн room температурт өрөөний температурт байгаа масс шиг тийм зөөлөн орж явах хэвээр махруун дээр сая хатгаж байгаа температур бол за тэгээ болгосныхаа дараа бас амраана махыг энэ болгосон махаа шууд задлаад идэж болохгүй. За 30 минутаас 1 цаг амраа. За тэр нь ямар учиртай вэ гэхээр ийм нэг ундаа уух юмны мөс хийдэг энэ саунд хийгээд 30-аас цаг амраана. За ямар учиртай гэхээр нөгөө нэг өөрөөс нь ялгарч гарсан нэг ялгаараа foil дотор байгаа тэр шүүс юу буцааж махруугаа эргэж шингэж ордог гэдэг юм бэлээ. За тэгээ хоёрдугаарт гэх юм бол мах нь өөрөө энэ айгу болчин мах болохоор айгу ингээд чангарцсан яах явцтай юу лээ. Утах явцад чангарцсан байдаг. Тэгээд жоохон амраагаад ингээд байлгахаар жоохон солордог гэдэг юм бэлээ. За тэгээд айгу халуун голохтой айгу боломжтой голохгүй болохгүй. За тэгээд ингээл хамгийн ихний шалгахаар бол ерөөсөө ясын татхад л ямар ч эсэргүүцэлгүй шууд мултарч гарч ирдэг. За тийм бол ерөөсөө айгу гоё болцсон байна. Ерөөсөө бүх махан тэр чигээр ингээ хөдлөхөд өөх шиг цэлцэнж идэг. За энэ шүүсийн бол бас ашиглаж болно. Буцаад махан дээр жоохон асгаад одоо за махаа бол энэ ерөнхийдөө pulled pork гэдэг нь бол ерөөсөө яагаад тэгж нэрлэх болсон бэ гэхээр ерөөсөө энэ махаа
гаргаж ирээд утга янз бүрийн ашиглахгүйгээр шууд гараараа баацах юм уу эсвэл 2 сэрээгээр ингэж заадалж одоо шред хийдэг. За ингээд махбал ерөөсөө ингээд шууд молтроод гараад ирж байгаа. За ингээд өстой нэр амар гоё намттай мах болсон байна да. За ингээд энийг ерөөсөө би бол гараараа бацчтэй амар зөөлхөн. Бацсныга дараа нөгөө гарсан шүүснээс нь жоохон нэмчиж болно. За ингээд дотроо л агих өөх махаал гэсэн. Өөх нэг хийддэг хүмүүс үл яг өөхийн жоохон ялгаад гаргаад хайчиж болно. Би бол өөхөнд дуртай. Өөхдөг олоод ингээд. За ингээд зулгаагаад ингээд таслаад ингээгээл пул хийн гэж байгаа юм шиг байна. За ингээд бацаад айгу жигэд бяцлаад салгаад. За би цэнхэр одоо энэ өмсцэн бэлээ эрзэний бэлэнийхээ дотор бас нэг хамгаалт маягийн ажлын одоо юу бэлэн өмсцэн байгаа. Давхар гараад төлөхгүй тулд. За юм л да. За өнөр мөнөр бол аим шигтэй гоё. Амт толбор ярих юм байхгүй. Одоо миний хамгийн дуртай хийж идэх дуртай. Америк одоо грил барбекю хоолны нэг төрөл. Yes. За тэгээд өөрсдөө боломж авах юм бол энийг бас хийж үзхийг бодоорой. За Америкт бол яг энэ Boston Butt тэгээд pork shoulder picnic roast гэдгийг бол яг зарж идэв. Магадгүй Австралид байгаа ч юм уу, Японд ч байгаа юм уу, бусад орнуудад байгаа хүмүүс бас энийг яг ийм маягаар зардаг бах. Би бол Монголд бол сайн мэдэхгүй байна. Монголд яаж зардаг. За ингээд одоо эвлүүлгийн ажил гэх юм да одоо. За нөгөө сэндвич хийх явц талхаа бол би ингээд жоохон масл түрхээд хайрчтэй. Хайруулан тавган дээр ч юм уу. За ягаад тэгэхээр хаа тавьсны дараа таалах жоохон нялцаах гэдэг айгу хурдан. Жоохон хайрчгаар тэр нялцаах явцсанаар. За энэ smoke ring гэдэг. За энэ яг тэр утаа юу шингэсэн, махан шингэсэн тэр гадна талын хэсэг. За энэ бол ихэнх за бас юм юу маягаар хийж идэж болно. Зүгээр заавал сэндвич хийхгүйгээр зүгээр сайхан будааг шаад төмс хийгээд нөгөө coleslaw ажууд нь тавиад бас идэж болно. Ерөнхий яг классик идэх арга нь бол ингээ сэндвич, яг Америк стайлын арга нь бол сэндвич хийж идэх. За сайхан баха тавиад нөгөө нэг хийсэн барбекю соус одоо дээр нь тавиад хамгийн дээр нь сайхан coleslaw тавиад тэгээд сайхан айгүй их болно. За тийм учраас энэ паре мари хийж байгаа ч юм олон хүн цугларч ирж байгаа үед. За тэгээд 8-9 цаг энэ галыг манж хийн гэдэг бол бас нэлээд чанга ажил. Тийм учраас гадаа махшарах дуртай ч юм уу тийм хоббитэй хүмүүс бол их зүгээр энгийн тийм олон цагаа өрөх сонирхолтой хүмүүст бол бас нэлээд чанга ажил та. За ингээ эцсийн бүтээгдэхүүн сайхан сэндвич болж байна. Амар амттай олон цагийн хөдөлмөр. За ингээд би ганц хоёр нэг иймэрхүү магадгүй та нарыг харсан тэгээд идэж үзээгүй айгүй их Америкт хийдэг юм түгээмэл янз янзын хоолнуудыг бас хаяа хийж үзүүлж ивэл бас сонирхолтой байх юм болоо гэж бодоод. За Америк барбекю бол айгүй маш их олон төрлийн айгүй баялаг хоолны соёл байгаа. За тэгээ энэ бол миний ихний бичлэг туршлагагүй байна.
Тэгээд нэлээд алдаа гаргалаа. За ингээд дараа уулзлаа. Түр баяртай.